Ерөнхий ивент тэтгэгч Neo City. Ивент тэтгэгч Mobi Home. Чамд итгэл байгаа юу? Надад ч ер нь байна л да. Гэтэл нэг юм дутуу санагдаад байна. Сөөгтэй холбоотой бичиг өрөөнд алтан бичиг, тамга тэмдэг бүгдөө минь ширээн дээр байгаа ч нэг л юм. Ер нь энэ сөөгхийн ил тод байдал гэж юуг нэрлэдэг байгаа юм бол товчхондоо бол өнөөдрийн дугаар сөөх гэдэг хамтын хөрөнгөө хамтдаа судлах болно гэсэн үг. Төслийн хүрээнд менежментийн зөвлөгөө өгөх, хийгдэх ажлууд дээр санал бодлого хуваалцах зорилгоор сөөхөн удирдлага болон оршин суугчдын төлөөлөл, удирдах зөвлөлийг хамруулсан уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөж мэдээллийг хүргээд байна. За сайн байна. Хоцорсонд очлаа. За сайн уу мөнх эртнэ. Яана одоо хэдүүлээ чинь 8 цагаас гэдгсэн уг нь нөгөө төлөвлөгөөний дагуу бид хэд чи ингээд нөгөө 3 сөөхөө ингээд гуруулан дээр нөгөө воркшоп төлөвлөсөн байгаа тийм. Харин тийм ээ. Оршин суугч нартай яаж мэдээлэл өгсөн? Нөгөө нэг манайх хотхны групп чат гэж байдаг. Уг нь мэдээллийг хангалттай өгсөн гэж би уг нь ойлгосон юм. Өнөөдөр бас нөгөө нэг өглөө яалтчгүй яралтай ажлууд гарсан хүмүүс бас нэлээдгүй байна. Зарим нь хөдөө гадаа ингээд явцсан хүмүүс байна. Тэгээ арга буюу ганцаар ирлээ очлаарай. Тий, одоо яг ингээд чи мэдээж өөрөө ингээд хүрээд ирсэнд би айгу баяртай. Гэхдээ нэг талаасаа одоо уг нь бол энэ чи иргэдийн оролцоо айгу чухал тий. Бидний нэвтрүүлгийн зорилго ч гэсэн иргэд ер нь орон сууц үйл хөдлөл хөрөнгийнхаа үн цэнийг хадгалахын төлөө өөртөө ч гэсэн оролцоотой байх хэрэгтэй гэдэг мессежийг л бид нэр өгөх зорилготой байгаа байхгүй. Мэдээлэлээ сайн хүргэж чадаагүй болов уу гэсэн бас бодол байна л да. Гэхдээ бидний зүгээс бол одоо нэлээд хэдэн оршин суугч руу уцтаад тий за ингээд та заавал ирээрээ тий бид нар юу хийж өгөх гэж байгаа та нарт танилцуулах гэж байгаамаа. Тэгээ ингээд ийм хөгжил ярих гэж байгаамаа гэд уг нь бол итэвхтэл одоо санаачлаг гаргасан бидний зүгээс бол өнөөдөр ингээд 3 сөөхөө нийлүүлж агаад одоо бид нэр төлөвлөсөн арга хэмжээгээ хийчээ. Тэгээд одоо жоохон хүлээх хэрэгтэй болох нь тий. Тэгээд бөөнд нь л одоо арга хэмжээгээ зохион байгуулад төлөвснийхаа дагуу явахаас. За. Тэгээд ямар ч бас ирсэнд баярлаа. Гацаараа ч гэсэн. Уучлаарай. Би ч ажил аваад одоо яг сар гарна л болж байна. Энэ хугацаанд чинь тэгэл нилээдгүй юм бас амхандаа л хийгээд байгаа юм. Хүүгээл хаан тий. Одоо би хичнээн ингээд зүтгээд хүчин чармаал ингээ гаргаад байгаа боловч оршин суугч нар бас дэмжих хэрэгтэй байхгүй. Хамгийн наазах нь хүүхдүүдтэй миний хүүхдүүдээ ингэдэггүй шүү. Эдсэн боловч хэрэг цаасыг кармалаад явуулсгүй бол хогийн саунд хийчих ч юм уу. Тэгэхээр тэрийг хүмүүс бол ойлгох хүмүүс нь бас байгаа боловч дийлэнх масс нь бол ойлгохгүй юм билээ. Би бол тийж л харсан. Тэгэхээр би одоо яг юуны төлөө тий. Нэг хийх ажилгуудаа ч биш тий. Айгуу жоохон урамгүй санагддаг юм билээ тий. Би одоо өнөө өглөө хүртэл нөгөө хэлгээд алгадах өргөдлөө бичиж тавьчаал арай өгөөгүй гэртээ бичиж тавьчаал гарч иж байна. Нэг гаднаас ороод ирэхэд нэг навсаасаа орц руу орсон дээр байх уу эсвэл бол нэг гоё гялцаал болсон нэг гоё юм руу орвол зүгээр байх уу. Хүмүүс болохоор нөгөө хаалгаа хаагаад доторх нь болохоор манах гэж ойлгоод идэг. Нийт эзэмшилж гисэн одоо яг өөрсдөд нь ингээд хамаатай гэдгийг бас сайн ойлгохгүй байгаа даа шүү. Хандлага айгүй их ажиглагтаад байдаг байхгүй. Тийм болохоор бас нэг нийт эзэмшил арай гамтай байгаа ч ээл гэж уриалмаар байгаа. Өчигдөр ороо хүртэл манайхан чимээгүй байсан. Тэгээ нөгөө хүлээлт үүсгэсэн байсан нөхдүүд маань ирэхгүй гэхээр би айгүй хэцүү байсан. Тэгээд байдсан чинь манайхаас яасан мэ гэсэн чинь юм чинь айгүй гоё байд юм байна. Өөрөөсөө ингээд 10 өнгөрөөгөө л манайхан за би машин гаргачаа.
аваад явах юм байл аваад явъя гэж байгаа байхгүй. Тэгэхээр оршин суугчийнхаа төлөвлөр за манайхаас гараад ирэх юм байна уу гэд уцтахад шууд хуцаа гаргаад ирсэн оршин суугч нар бас байна. Ингээд байдлаар манай ирц айгу бүрдээд хүрээд ирсэн. Нэвтрүүлгийн менторууд оролцогч байгууллагуудын төлөөлөл оршин суугчид сөөхөн удирдлагуудтай уулзаж зөвлөгөө мэдээлэл хуваалцан нээлттэй хилцүүлэг өрнүүллээ. Мөн түнчлэн Аясгал компаниас Дархан хотод хэрэгжүүлж буй Home Center сөөх шинжилгээний төслөөс өөрсдийн туршлага шийдлүүдээс хуваалцахаар хүрэлцэн ирээд байна. Одоо ингээ манай 3 барьчин болохоор нэг нь дөнгөж саяхан ашиглалтанд орсон. За нэг нь бас нэлээд олон жил болчихсон цаг хугацааны ийм өөр ингэсэн өнгө төрхтэй. Тэгэхээр яг энэ холц болгон дээр бид нэр сөөхөө яаж зөв авч явах уу? Сөөхөд хичнээн төрлийн ажил хийгддэг. Хичнээн төрлийн одоо мэрэгжлийн хүмүүсийн ур чадвар шаарддаг. Тэгэхээр тийм учраас сөөхийнхаа бүтцийг яаж одоо анханасаа зөв тодорхойлох юм гэдэг. Яг энэ ажлаад эхэлье, цаашаа шинжилэл хийе гэж байгаа бол яг яаж зөвөр ингээд эхэлчих боломжтой вэ гэдгийг л ойлгуулахыг хичээлээ. Аясгал компани нь 2023-ны 11-р сараас эхлэн Дархан хотын засаг даргын тамирын газартай хамтран хамгийн ууган барилгуудын нэг болох хуучин хороололт Home Center буюу сөөх шинжилтийн төслийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Төслийн хүрээнд сөөхийн менежментийн шинжилгээ хийж, санхүүгийн ил тод байдлыг бүрдүүлэн ажилласнаас гадна тогтмол цэвэрлэгээ, засвар үйлчилгээгээр хангаж оршин суугчдад 5 тухтай аюулгүй тоглог орчныг бүрдүүлж Дархан хотын жишг орон сууцын нэг болоод байгаа юм. Сөөх гэдгийг хүмүүс юу гэж хараад ийм гэхээр орцоо шүүрдээд угаагаал болоо гэж хараад энэ оршин суугчид үнэндээ бол яг амар байсан. Бүр ингээ орцныхаа ханыг давтал юм хогтой гэдэг гэсэн аахгүй. Одоо бид нар орцон дээр болохоор дээдталан 5 давхраасаа ихсүүлээл ингээл цэвэрлээл явж байхад гадна талаас нь ихсүүлээл яг тактны хаалганыхаа дээдлийг хүртэл цэвэрлэх ажил гарч чаддаг байхгүй. Тэгэхээр ийм жижиг деталь ажлууд айгүй их байгаа юм дээр сөөх дээр. За анхын яг энэ ажлаа эхлэхэд бас нэлээд хүндрэлтэй байсан. Тэгээ сүүлийн явц одоо яг ингээд хүмүүс одоо ажилтан чигдрээд ингээд санд чирээ тавиад модор янзлаад энэ гудам залбаагаа өдөр тутам ингээд цэвэрлээд ингээд байгаа нь одоо мэдээд их төвшөлттэй юм сайн зүйл болсон. Өмнө нь болохоор жоохон хог ихтэй тэгээ нөгөө нэг энэ тэнд айгуух тамхины иш юу н тэгээ жоохон айгуу өнгө муутай харагддаг гэсэн. Одоо болохоор айгуу гоё өнгөлөг тэгээ орцсон айгуу цэвэрхэн. Одоо ер нь ингээд хараад хад нэг тийм их хог мог нэг их байхгүй. Хүүхдийн юур айгуу цэвэрхэн гоё болцлоо. Тий. Ирж амтлаад илүү өндөр Yummy Snack House. Техник хангамжийн хувьд үндсэндээ бид нар лифт, орцны үүд, үндсэндээ хүн гэртээ орохын тулд машинтайгаа хотхон руу орж ирэх гэсэн нэгдүгээр нэвтрэлт, орцныхаа хаалгаар орж байгаа хоёрдугаар нэвтрэлт, лифтэндээ сууж гэртээ орж байгаа 3 төрлийн нэвтрэлтийн үйл ажиллагаа хийж байгаа байхгүй юу? Энэгээр оршин суугч өөрсдөө ч орж байгаа, зочид нь ч орж байгаа гэсэн үг. Тэгэхээр яг энэ 3 цэг дээр нь бид нар машинтай нэвтэрж байгаа хэсэг дээр нь бол яг автомашины дугаар таних камер ч юм уу RFID чип ч юм уу тавиад оруулж болж байна. Орцсоных нь үүдэнд бол бид нар нөгөө дүрстэй дуудлага хийдэг төхөөрөмжөө тавьчихж байна. Лифтэн дотор нь бол бид нар тоног төхөөрөмж суулгаад тэр лифтээр картаар уншуулад ч юм уу ордог болгож өгч байгаа гэсэн үг. За манайх хэд хэд юм тодруулах гэдэг амаа. За нэг одоо манай хаалт лифт орцны 3 юм шийдэх гэдэг шүү дээ. Энэ нэгэ бүгдийн аппликейшнээр нь шийд хянах гэдэг юм байна тийм гэсэн үг. За аппликейшны төлбөр тооцоо гэж танаа дээр ямар гарах уу манайх. Нөгөө айлынхаа тоо өнтрөөс хамаарат ер нь бол 3500-аас 5000 хоорондоо. 73 тийм. 71 ч лөө тийм. Ер нь 3500-аас 5000-ын хооронд л гарна гэсэн. За тэр нь сар болгоо. Тийм сар болгоо. Цаашдын нөгөө нэг засвар үйлчлэг нь яах юм? 3500 төгрөг чинь техник хангамж болон програм хангамжийн хөгжүүл бүх юм нь нийлээл гэсэн үг. Тэгэхээр ямар асуудал байна? Хэн юу гэж байна? Хууль эрхцээ орчин яах вэ их үү гэд шууд асуувал би шууд зөвлөө явуулчихна гэсэн. Бидний хамгийн том асуудал юу вэ гэхээр нөгөө нэг давхартай зорийн давхартай тэр маань болохоор нэг гараж эзэн гэдэг нэг нөхөр байдаг. Эзэн мэдэгддэггүй. Өмчлөгч маань өөрөө гараж нь өөрөө 900 м квадрат газар нөгөө талбайтай зорийн давхрыг эзэмших нэг хүн эзэмшилтэй байгаад байгаа хгүй тий. Тэр нэг давхар нь тэр чигээр гараж юм уу тий? Тийм биш. Нэг давхар нь бодуулын давхар нь. Б1 давхар юм уу тий? За Б1 нь гараж юм байна. Олон хүний одоо эзэмшлийн гараж юм уу? Нэг хүн ганцаараа нэг хүний 900 м квадрат зорийн талбай тэр чигээр нь түрээсэлдэг.
Та хоёрын машин бол тэнцээ тавигддаг юм уу? Тэр хүн түрээс Ямар хүмүүс машинаа тавиадах юм? Гадны одоо тэр хотхны бус хүмүүс ч тавих. За юу яа шууд эхнийх нь хариулъя. Тэр хүний түрээслүүлэх нь зөв шүү дээ. Тэр чинь өмчийн эзэн байхгүй юу? Одоо жишээ нь би энэ барилгын нэг давхрыг худалдаж аваад хүнд одоо хүн түрээслүүлнэ үү, худалдана уу, эсвэл бол одоо жишээ нь өөр бизнесийн үйл ажиллагаа явуулна энэ өмчлөгчийн эрх байхгүй юу? Монгол Улсын үндсэн хууль заасан өмчлөгчийн эрх. Тэгэхээр өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална. Одоо жишээ нь би танай байрны нэг давхурт одоо жишээ нэг 50 м квадрат орон сууцтай байлаа гэж бодъё. Гэтэл та нар миний ордерыг авнаа л гэж яриад байгаа байхгүй юу? Тэрнтэй адилхан гэсэн үг. Нэг талаараа нөгөө талаараа тухайн хотхонд амьдарч байгаа хүмүүсийн одоо тэнцээ машин тавигдахгүй байна гэдэг бол орон нутгийн жинхэнэ асуудал. Юу вэ гэхээр энэ цөөх гэдэг чинь өөрөө тэгээд энэ орон сууцны өмчлөгчд гэдэг чинь өөрөө тэр дээвэр дор байгаа хүмүүсийн л одоо эрх ашиг тэр одоо хотхон дотроо үйлчлэх ёстой. Тэгэхээр энэ дээр бол заргалдах бол боломж бий. Гэхдээ яг яаж вэ гэдгээ та нар нарийн явахгүй бол юм ерөнхий байдлаар бол би одоо шууд тийм юм гэж. Одоо яриул их юм л ярих юм. Зогсоолын зориултыг хичээд 3.6 ч 18 ч 25 м квадрат гэдэг шүү дээ. Одоо тэгэхээр нийтийн эзэмшин дундуур нь явдаг зам баг хэвчээ. Тийм ээ тэр эзэмшин цөөхөн эзэмшлгээд байгаа шүү дээ. Хаан тэр хаалганч тэр тий. Тэгээд нөгөө нэг би даатах чинь шууд хариулчих. Үүслийн өрөө гэдэг чинь. Тэр үүслийн өрөө дундын өмчлийн хэсэг лүгөө та чөлөөтэй орох нэвтрэх хэрэгтэй шүү. Мэдээж оруулахгүй тийм үү. Одоо жишээ нь энэ хэсэг л одоо энэ өрөө л тэр хүний өмч байгаа дээ шүү дээ. Гэтэл энэ коридорын хэсэг бол та нарын өмч байхгүй юу? Цөөхөн өмч. Хуулиараа ингээд нэрлэн заасан байж байгаа шүү дээ. Тэгэхээр ийшээгээ ороод тэр үүсэл мүсэл юмнуудаа хийн. Хэрвээ оруулахгүй байж байгаа тэнцээ аваар усл гарах юм бол тэр өмчийн эзэн өөрөө хариуцна. Барилгын тухай хууль дээр тодорхой байгаа. За. Ажилтан байна. Одоо бид тэр цөөхөд тэр одоо тэр хотхон орон сууцнд амьдарч байгаа оршин суугчдын цалингаар дэлгэр урт хэмжиж байгаа шүү дээ. Тэгэхээр маш их оршин суугч өгөөгүй үүднээс хамгийн бодоо тэдэн сар. Түүнээс дээш 4-5 жилийн өгөөгүй айлууд байгаад байгаа байхгүй. Тэгэхээр одоо энэ тэгж төлөөгүй оршин суугчдыг яа? Шүгтэл өгнө. Шүгтэл. Энэ манайхны бас нэг буруу. Одоо би яг наад дээр чи хэлчих. Ингээ олон жил явангуул ингээл яваад идэг. Тэгээ нөгөө нэг хөөж мөнгө өгөөч гингуул өгнө л гэдэг байхгүй. Зарим нь бол яг хөөхөр өнөө маргааш инээ тэрэ за ингээд хөршүүд бай нэг дээвэр дор байна гэдэг ингээ цөөхийн дарах ч бас хэцүү зовлонтой юу юуг нэхэж чадахгүй. Зарим нь бол чаддсан юм шүүхтэд аваарай. За тэгэн гол сайхан шүүхтнэ шүүхтэн. Тэгээд олон нэг 3 сар мар төлөхгүй байх юм бол шууд шүүхтэ хандаа. Тэгэхгүй шүүхэд хандахгүй 4-5 жил явуулчаад 2 жил одоо жишээ нь 5 жилийн төлбөр нэхээ тийм үү 5 сая төгрөг нэхлээ. Тэгэх юм бол 2 сая нь хангахдахгүй. Монгол Улсын иргэний үе зааснаар цөөхийн нөгөө төлбөрийн хууль хугацаа чи 3 жил байхгүй. Тэгэхгүй нөгөө 3 жилийн өнгөрөөж явчаад хууль юу гэдэг нь вөхөр 3 жил өнгөрөхөөс өмнө шүүхтээ хандаа гэдэг хууль хугацаа заагаад байгаа байхгүй. Цөөхч нэг давхрынхаа талбайг хүмүүс худалдах хэрэгтэй хууль зүйн. Бэнийг давхрын ямар талбай? Одоо энэ одоогийн хэлбэрээр гайшаа яриад байна. Одоо саяны дундын өмчлийн зүйлүүдийг худалдахгүй. Ямар эрх вэ нүү гэхээр цөөхийн захирал нэг эрх байдгийг. Дундын өмчлийн зүйлийг бусдад түрээслүүлэх, ашиглуулах, эзэмшүүлэх хэрэгтэй. Худалдах эрх байхгүй. Тэр чинь хуулиараа одоо миний одоо бэлгүн гэдэг хүний өмч болчихж байгаа бол одоо цөөхийн өмч болчихж байгаа бол тэрийг өөрчилж болохгүй. Шинэ хууль баталчлалыг өөрчилнө. Тэгэхээр зарах гэдэг ойлголт байхгүй. Харин түрээслүүлээд ашиг болоод тэгээ тэрнгөөрөө одоо мөнгө болоод иж болно л гэсэн үг. Одоо яагаад манай байрыг ингээд сонгож авсан энэ цөөхийн нөлөө байсан юм нэгдүгürt энэ цөөхийн дарга хийсэн ажил юм уу? Эсвэл иргэдийн оролцоотой хийгдсэн санаачлах юм уу? Хоёрдугаарт яагаад бас тэр орцыг ингээд сонгож авсан юм бэ? Мэдээлэл мөтийн муутай байгаад байна. Тэгэхээр энэ дээр нэг тодорхой нэг бас нэг хариулт юм өгөхгүй бол бусад орсон суугч нар бас бусад орцныхан маань одоо хардаад байгаа юм уу? Яагаад өнөөдөр хичээлбэл 0.6-ын ямар тийм арын хаалгаар ингэсэн бэ? Гэт орсон суугчдын хооронд үл ойлгох асуудал үүсэж байна. Яг гоо ганц нэг хүмүүс бүгдөө биш шүү. Зүгээр ганц нэг хүмүүстэй 0.6 арын хаалгаар шалгарчлаа гэдэг. Тийм бол ярьж илээ. Одоо би бол жишээлбэл манай сууг бол маш муу ажиллаж байгаа гэж бодож байгаа. Маш муу. Тэр ч үднээс би сүүлийн 2 жил би мөнгөгүүдээ суух төлдөггүй. Би суугийнхаа төлбөрийг төлөхгүй байгаа. Юу ч хийдэггүй байгаа учраас би энэ суугт мөнгө ямар шаардлага байхгүй байхгүй. Өнөөдөр иргэд төлбөрөө төлчөөд жишээлбэл надад шаардах хэрэгтэй. За би сар болгон суугийнхаа төлбөрийг төлж байна. Та надад
Ийм хийгээд л чи гэж. Өнөөдөр одоо цөөхөн төлбөрөөр төлдөг орчинд би арай илүү давмаа юм хийдэг. Иргэд 100% мөнгө төлөх юм бол надад өрөөс бүр гайх юм би бүр төрөөс гуйх юм надад байхгүй. Танаа байрнаас болохоор иргэдний идэвхтэй оролцоод тэр одоо фэйсбુક дээр иргэдийн санал нэгдүгээр тийг байсан. Хоёрдугаарт бид нөгөө менторчин сонгоно штэ. Тэгэхэд миний саналаар жишээлбэл би одоо өнгөрсөн нийгмийн үеийн ой санамж агуулсан, тээсэн барилга байхгүй юу? Тийм барилга гэдэг утгаараа танахаас өөр барилга ховор байсан байхгүй юу? Тэр утгаар нь сонгосон юм. Яг энэ юмыг би хэлээд байгаа байхгүй. Нөгөө өөх өгсөн үнтэй өглөө усаа заргална гэдэг шиг ийм харин тийм ээ. Тийм нэгдүгээр чи өөрөө мэдээл байхгүй. Өчнөө удаа энэ чинь фэйсбүүкээр яваад, санд асуулга яваад, сонгогдоод, орцсон сонгогдсны дараа орж ирээд чи мэдээлэл над байхгүй. Яагаад сонгогдсон ингээд. Чи өөрөө жишээлбэл 2 жил төлбөрөө төлөөг өгч байгаа. Тэгээд хамгийн балиар нэг юм байгаа байхгүй хүмүүс. Юм хийхгүй болохоор төлбөрөө төлөөг өгдөг байхгүй зарим хүмүүс нь. Зарим нь бол яг төрөөс юм байна. Үгүй харин тийм ээ. Тэр чин тийм учраас чиний тэр мөнгөөр чи хийх үйлчлэгээ байхгүй. Чиний мөнгөөр цалин авах цэвэрлэгч байхгүй. Тэг түүнээс биш би бол одоо энэ сөөхүүдийг тэр чаасныг сөөхүүдийн хэдийг төлдөйн та хэд 100 үү? Манайх ч 38 мянга шүү дээ. Сарын. Тийм 38 мянгаыг айлуудаас өглөөлөө тэргээр эмэг авч зүүх үү? Юу зөөх үү? Манай байр чи өөр тусдаа 400-тэй айлтай байна. Харин тийм л дээ. Тэгээ ч цуглуулсан мөнгө ямар зардал гардаг. Чи л одоо ажил үйлчлэгээ бизнес эрхэлдэг үү? Чи бол одоо бас тийм болохоор чи юм ямар үнэтэй байдгүй чи өөр мэдээ лифтний нэг мотор ямар үнэтэй. Тэгээ чи өөрөө залуу хүн байж ийм хандлагаар би 2 жил төлбөрөө төлөөгүй. Яагаад гэвэл сервис байхгүй учраас гэж ичихгүй хэлж байгаа энэ юм чин Улаанбаатар даяар байгаа болохоор сөөхийн хамгийн том проблем бол энэ шүү. За ер нь бол бид нэр штэ тий намхан байшингуудыг хасцъя. Яагаад вэ гэхээр лифтэнд нь ажил хийгдэггүй учраас 14 орцыг оруулсан. За энийг би бичлэгээр баталгаажуулсан байгаа. Яг ийм асуудал үүснэ гээд. За тэгээд бид нар яг орцны засварын ажлыг бид нар хийж өгөхөөр төлөвлөсөн байгаа. За тэгээд хазтай орцсон тэг сонгогдох баха. За тэгээд нэгийг сонгочихдоо бүгдээр адилхан юм биш. Ер нь бол баг бүгдээр ижлэх юм байл. 6. За ингээд 6-аг сонглоо. 6 дугаар орцны оршин суугч та бүхэнд баяр хүргэе. Би та нараас одоо хэнийг ч танихгүй. Тэгээд ер нь бол бүгдээр адилхан байсан учраас нэгийг сонглоо, суглаа сонгочлоо шүү. За баярлалаа. Бид нар өөрсдөж яг амьдардаг хүмүүс нь юм байж чи ямар шалгуур үзүүлэлтээр яагаад сонгосон бэ гэдгийг бид нар мэдэхгүй. Тэгээд би өнөөдөр яг ирээд одоо яг энэ төслийг удирдах байгаа төслийг зохион байгуулж байгаа хүмүүсээс асуугаад ямар ч хариулт авлаа. Маш олон орц байсан. Ер нь бол бүгд засвар үйлчлэгийг шаардлагатай байсан гэж байна. Бүгдэн дээр нь хяналт шалгалт явуулаад дүгнэлтээ бол гаргацсан байсан гэж байна. Тэгээ ерөөсөө хэнийг нь гэхэд бол хэцүү байсан учраас бүх орцнуудаа ингээд чигсааж аваад суулсан байна. Тэгээ азар манай 6 дугаар орц шалгараад ингээд төсөлд орох боломжтой болсон. Энэ бол тэг яг нэг бодлыг хацтай нөгөө бодлыг бид нар ч гэсэн өөрсдөө дараа нь үр хариуцлагатай болж ийн гэж бодож байна. Маш гоё орцыг хүлээлгэж өгөх юм байна. Бид нар тэрийг ч гэсэн яг тэр хിവэр нь зэвэр зэмсгээр авч явах нь одоо оршин суугч бидний үүрэг хариуцлага. Дээрээс нь бас давхар хариуцлага ирж гинөө гэж харж байна. За ер нь л яг нөгөө оршин суугчд маань 100% бас энэ манай цөөхийг авраач гэх төслийн ард яг юу болж байгаа талаар мэдээж бүрэн одоо ойлголтыг авч чадахгүй байгаа. Гэтэл энэ одоо асар одоо олон хүний хөдөлмөр те хүчин зүтгэл одоо чармаалтаас хөрөнгө оруулалт гэдэг ингээд явж байгаа. Тэгэхээр энэ олгоныг ингээд нөгөө бэлэн басныхан дараа одоо ингээд бид нэр манай ингээд шоуны хүрээнд бид нар ингээд гоё ажил хүлээлгэд өгөхөд бас тэр хүмүүс одоо ямар сэтгэлдэлтэй байхыг нь бол одоо л яг үнэхээр таамаглаж чадахгүй. Яг ийм байдлаар ийм хандлагатайгаар бол ингээд энэ одоо ажилд ингээд оролцоо явж байгаа нь өөрөө бол жоох ингээд сэтгэлээр унгаах ч гэдэм үү урам хугарах одоо маш том юм болоод байна л да. Тэгэхээр яг энэ шоуны одоо эцсийн бүтээгдэхүүн ямар болох вэ гэдэг дээр бол маш эргэлзээтэй болж эхэлж байна. Ингээд тус уулзалт нь төслийн санаачлагч, дэмжигч, оролцогч бүх талуудыг хамарсан мэдээлэл солилцож, өөрийн байр сууриа илэрхийлж, маргалдан ойлголцож, хамтдаа шин санаа туршлага хуваалцсан маш сонирхолтой, үр өгөөжтэй болж өндөрлөө.
итгэгч Гэртүү ухаалаг хотхон. Ивент итгэгч Авико. Дэмжигч Агис Датгал. Дэмжигч Nippon Paint Монгол. Арктай шаартаар ирлээ. Тэгээд арктай шарын Сөхийн дарга ус нэлээ. Тууштай эмэгтэй байгаа. Тэгээд тэр бүсгүүтэй уулзаж одоо метр унгаагчдаар бичиг цаас материалуудтай тайлцсан. Тэгээд миний хувьд бол мэдээж орсон суугчтайгаа тал буюу иргэдийнхаа тал байх болно. Миний бол танилцах ганц зүйл нь бол иргэдийн өгсөн мөнгө хаашаа ороод байгааг л харах сонирхолтой байгаа. За таны хувьд? Яг нарийн одоо бид нар чи аудитинг компани биш те. Ингээд хүний ажлыг бүр учиргүй одоо ингээд ийм шүүн тунгаах одоо юу аах вэ те? Ямар ч хэлээс ямар алдаатай байгаа юм, юуг сайжруулах хэрэгтэй байгаа юм. Тэгээ өөрт нь ямар тусламж хэрэгцээтэй байгаа юм. Тэгээ тэр талаас нь л авъя гэсэн бодолтой байна. Окей. За нөгөө нэг менежментийнхаа бичиг цаасны дүгнэлт за тэгээд зөвлөгөөгөө өгч зөртөгтэйгээр ирсэн байна. За яг юу хийрэг болох вэ? Бичүүгээр юмт. Ажилтнуудын анкет гэдэг чинь тэрийг нэг харчия. Яг нөгөө хүний нөөц талаасаа л гэсэн санаа л да. Хүний нөөц. За тэгээд нөгөө яг тухайн байрны дүрм журам юу вэ? Санхүүгийн одоо бүртгэл юу вэ? Тэ? За. Тэг ер нь одоо барилгын зураг нь байна уу? Барилгын зураг байгаа шүү. Ийм гэрчилгээ. Гэрчилгээ бол байгаа юм байна. Эсвэл баян бол үгэх. Тийм гэрчилгээтэй. За энэ барилга байгууламжийн хувийн хэрэг юм. За. Энэ одоо ер нь хаач байхгүй юм. Хүүхдийн хувийн хэрэг шиг ингээд та өөрөө бүртгэдэг гэсэн үг. Бүгдийг бичиж тийм. За жишээлбэл ингээд те. Орцны хаалгыг Үлзий хаалга 25 оны 5 сарын 28-нд ингэж хийлээ. За 6 сарын 16-наас Сөөхөн аврын зорилттой төслийн хүрээнд орцны засвар эхэлвэ. За тэгээд одоо энд будаг хийлээ, тэглээ ингээд бүх байран дээр ийм паспорт энэ. Таныга орсон суугчтай үзүүлт юм уу? Яг үзүүлж. Юу гэж үзүүлээ? Энэ чинь бол таны хийсэн ажлын тайлан юм шүү те. Биш үү? Орчин суугчдад үзүүлэх юм байна, үзүүлэхгүй ч юм байна. Тэр болгон энэ үзүүлэхгүй зүйлтэй орж юм байна шаардлага тий. Улсын комиссод барилгын компани чинь өөрөө ингээд ийм 5% бичиг баримтыг ингээд хувлаад тэг ингээд эн чинь бүр ингээд ийм бүх зураг нь байдаг байхгүй юу. Тэгэхээр нөгөө энэ бас нэвтрүүлгээр би ямар одоо мэдээлэл өгөхийг зориод байгаа гэхээр сөөхүүдэд ээлж бүрэн зураг нь байдаг байх хэрэгтэй. Сөөхийн дарга солигдсон солигдоогүй эн чинь энэ байшин барилгын чинь зүрх нь байгаа байхгүй юу. Мэдээж сөөхөл юм болсон ханаа оршин суугч нар чинь сөөхөн төлбөрөө өгөөг удацсан нөхдүүд байдаг штэ. Тэднэртээ өөр барагдуулах мэдэгдэх хуудас зүгэн мэдэгдэх хуудсан дээр нөгөө зээлийн эзэмшигч байсан болохоор хугацаа хэтэрсэн зээлдэгч нар тэгээ ярддаг шигэл арга хэмжээ авсан байгаа юм. Сар болгон би нэг 2 удаа ингэж авдгийн. Төрийн банкнаас одоо үлдэглийн чигсаалт аваад одоо сарын 15-наар 30 тастаа за оршин суугч нартаа сар дуусахад 15 хоног үлдлээ, сар дуусахад 1 хоног төллөө тий. Сөөхөн төлбөрөөс сардаа төлөөрөө бид нар одоо төрийн нөгөө юу шиг төрийн санхүүжилтээр хийгдэг ажил биш та нарын мөнгөөр санхүүждэг. Тэгэхээр цалингаа 50-аар байна тий. Сарын юм сардаа байх хэрэгтэй байна гэдэг ч юм уу мессежийг өгөхөөр хүмүүс яадаг тий. Мөнгөө өгөөд эхэлдэг сандаг тий. За танах нийт хэдэн өрхтэй вэ? 427. За 427. Нэг айлын сарын төлбөр нь хэд вэ? Манайх янз янзтай квадратаараа дунджаараа 45. За тийм 35. Сард 14 сая 945 мянган төгрөг дунджаар цугларах ёстой. Цугларах ёстой. Уг нь бол ёстой. Цугларах ёстой. Гэтэл одоо цугларж байгаа нь 5-аас 7 сая төгрөг. 5-аас 7 сая төгрөг. Сая 5 сарын сөөхөн төлбөр чи хэдэн төгрөг орсон? Тэрийг одоо би мэдэхгүй байна. Тэр нэгтлэнд бол байж л байгаа. Эхлээ нэгтлэн тайлангаа тавьдаг юм. Ямар өдөр болгон тэгж ямар асуух вэ? Өөртөө ер нь улирлын юм уу? Улирлын бол тавина л да. Одоо энэ чинь зовлон их байна. За 5 сард ер нь бичний айлууд хүрсэн. 5 сард бол нэг 70% төлөлттэй байсан. Ваа тэг бус нь яагаад төлөөд идэг гэсэн. Тэгэхээр чинь бас нэг өгдөг хүмүүсийнхөө мөнгөөр өгдөг хүмүүс нь амьдарч байна гэсэн үг. Өгдөг хүмүүслөөсөө тий. Яг зээлийн карт чиг ашиглалт юм биш үү? Жохон муухагаар яриад таксит гэсэн. Зүгээр ингээ зээлийн карт зураалаад идэг тэгсээр нэг үйлчлэгээ аваад идэг тий. Гэхдээ дараа нь одоо таны байгаа тэр төлөхгүй байгаа мөнгө чинь тий нэг өдөр гэрлүүгээ авахад одоо орцсон лифт нь ажиллахгүй таны буруу болох нь шүү. Та сүүлийн 3 жил энэ хүмүүс ерөөсөө тайлан таасаа тавиагүй гэсэн шүү. Юу яриасан. Тийм тэнийг юм байдаг юм уу? Та одоо ингээд битээр танилцуулж байгаа эдгээр энэ хүмүүстэй хэлж өгсөн юм уу? Юу нэг хэлхий ирээл үзээчтэй.
Би энэ хараа өртөө хүмүүст би яхаар эднийг үзүүлэх хэрэгтэй. Өртөө хүмүүст надад тайлбар ярих ч удирдал болох юм тайлангаа тавьдгүй. Удирдал нүг тавьжидгийн тэргээ нэг Facebook группээр тавьжиж одоо бүх сөх групптэй шүү дээ. 24 цаг гадаа байна, өрөөнд байнга нээлттэй яваад орохоор бүх юмаа тайлбарладаг, хэлдэг яваад ич зүгээр яваад ир. Үгүй яваад ирэл дээ. Нэг ойлгослын зөрүү байдсан шүү. Тэгээд би тэрийг тань тодруулаад хэлээ. Одоо би одоо бас орон сууцнд амьдардаг иргэн хүний хувьд би сар болгон төлбөр төлдөг. Гэхдээ манай сөөхийн дарга гэж бас нэг хүн байдаг. Гэхдээ тэр хүн тайлангаа ерөөсөө тавьдаг учраас орсон суугчид тэр хүний хийсэн ажлыг мэддэг. Яг түүнтэй адилхан одоо тань руу бухимдж байгаа хүмүүс ч юм уу те таны хийсэн ажлыг мэдгүй байгаа учраас бухимдаад байгаа. Заавж араа. Би нөгөө тал та юм хийгээд байгаа. Гэхдээ та бас өөрөө танилцуулж чадахгүй юм те. Нэг ийм хоорондын үйл ойлгослоос хойш ийм асуудал үүсдэг. Тэгээд миний хувьд танаас ингэж асуугаад зөвлөнд би орсон суугчийн хуваар ч юм уу үзэгчийн хуваар л танаас асууж байгаа. Маш олон үзэгчид надтай адилхан бодлоо. Ганцхан аргатай шарах биш те. Улаанбаатар хотод амьдарч байгаа бүх орсон суугчид энийг мэдхийг хүсдэг учраас би тэднийг төлөөж асууж байгаа шүү. Та тэрийг зөвөр ойлгоорой. За би ингэж хэлчихье. Би бүрийн дайгуу бардам хэлээ. Энэ хоёр орцны 64 айлаас бусд нь. За юу. Энэ 64 айлын чинь бараг 40% түрээс. Энэ 64 айлаас бусд нь намайг бол мэднэ. Бүр ийм хүүхдээсээ мэднэ. Бүгд мэднэ. Happiness тавангийн сөөхийн мөнгө төлөхгүй байгаа үзэгчид яг энэ дугаарыг үзэж байгаа бол төлөөч ичээчэл гэж хэлмээр байна. Тэгээд төлж байгаа хүмүүс нь браво. Тэгээд мэдээж энэ төлж байгаа төлбөрөөр нь одоо миний асуух цаас. За 70% төлсөн юм байна те. Энэ 70%-ийн төлсөн мөнгөөр юу гэж байна? 70% төлсөн мөнгөөр бол ажилчдынхаа цалин тавьчих чинь. За хэдэн ажилтан бэ? Одоо манайх бол 4 ажилтан. За 4 ажилтны сарын цалин. За окей дараагийн. За тий 4 ажилтны сарын цалин одоо миний цалин ингээд ороод нийгмийн даатгал одоо хүн амын орлогын айлтгын татвар одоо бүх юмаа төлөөд болвол нэг за нэг 2 сая 3 сая төгрөг чүү үлдэх жишээ нэ. Тэгэнгუuла тэрнээсээ лифтэнд сар болгоно 870 сая төгрөг өгдөг. Тэгээд дээрэс нь одоо нийт эзэмшлийн тоог одоо дулааны юм уу нэтэрэг гэл. Ерөнхийдөө бол одоо яг одоогоор авж байгаа энэ төвлөрж байгаа авж байгаа энэ мөнгөөр бол цаашдаа ер нь бол оршин тогтноход их хэцүү байна тий. За ингээд тайлангаа ингээд айлуудад өчөөд яагаад сөөхийн төлбөрийг 23 онд одоо 4 жилийн дараа нэмэх болсон үндслээ өчөө те. Амжиргааны доод түвшин болоо бүх юмны үндэд урд зөвлөн гараа авсан эндээс бас олон яваад. Ингээд би ийм юм айлаар тарж байгаа байхгүй юу? За бараа аргатай шарын оршин суугчид маань хараараа та бүхэн энэ дугаарыг үзэж байгаа бол одоо бид нар яг сөөхөн дарагтайгаа уулзаад албан бичгүүдтэй бүр яг танилцж байна. Сөөхөд өгсөн үнэлгээ гэж байна. Цэвэрлэгээ сайн. Ихтэй бас муу үнэлгээ байна тий. Сөөхөд өгөх үнэлгээ муу гинэ. Сөөхийг шүүхэд өгнө гэж энэ дээр бүр өгч. 7 дугаар байна. Өртөө айлуу. Тий. Би өөрийн шүүхэд өгнөхээр намайг шүүхэд өгнө гэж. Тайлаа хангалтгүй гэж. За энэ өртөө айланд бичсэн гэж шүү. 7.8 0 өөр. За энэ 3 дугаар байрны нэг 23100 төгрөгөөр төлчих болдгоо юм уу? Энд чи одоо тий. Одоо өндөр дүнтэйг нь бас одоо би хэлээд яах вэ? Яг одоо ингээд хэдүүлээ амар энгийн яриа л да. 33100 төгрөгийг өдөрт нь хуваая. Тийм үү? За 30 өдөртэй гэж бодъё. Өдрийн 1100 төгрөг байгаа байхгүй юу? 1100 төгрөгөөр лифтээр явахгүй юу? Явна штэ тий. Цэвэрхэн орцоор явна. Хаалга үүдэн эвдэрэхгүй байна тий. За энэ сөөхийн төлбөрөө төлдгөө хүмүүс бол одоо нөгөө банкнаас зээл аваад нэг хоноход л за нэг хоноход ч үстэй зээлийн хугацаа 1 секунд өнгөрөхөд банкнаас яадаг үлээ манайхаа. Одоо тэр нэг ямар юм гэнэ тэр нэг бүжигч яста тэр та намайг өргөгээд өчөөд өгөөч би ямар юмны зээл авахсан ч гинүү. Чи тэр хэзээ мөнгө төлөх юм? За та ихлээр намайг ингээд аварцгал та тэгээд би тун утахгүй төлнө. Одоо тэг хаа вэ төлсөн юм? Жил гаранд болж л байна шүү. За баярлалаа. За тэгвэл хоёулаа энийгээ багцлаад авчи. Тэгээ би нэг хэдэн өдөр харчаа тэгээ буцаагаад өгье дөө. За тэгээ. За баярлалаа та. За баярлалаа. Баярлалаа. Хаяа төлбөрөө төлтгөө айлууд яа та. Дэмжигч Yummy Snack House. Ивент тэтгэгч Гэртүү ухаалаг хотхон. Илүү хэмнэлттэй, илүү чөлөөтэй, илүү хурдан өрхөө үйлчлэгээ Woohom.
За өдрийн мэнд. За ингээд өнөөдөр хурж ирсэнд маш их баярлалаа. За өнөөдрийн уулзалтын зорилго юу вэ гэхээр манай дархан салбарын захирал Батсэлэнг одоо та бүхэнд яг одоо бид нар менежментийн сайжруулалт талаас нь одоо бичиг барь цаасныхаа бүрдлийг хэрхэн авч явах юм бэ, хэрхэн төлөвлөх юм бэ гэдэг талаас нь одоо сургалт орохоор ингээд дарханаас ирсэн байгаа. За бид нар ер нь яг бүртгэл хөтлөлтөө яаж хийдэг? Яг юу юм дээр нь яаж анхаардیں۔ Тэ бид нар ямар хөрөнгө өгдөө одоо тайлангаа яаж хийдэг гэдэг загвар материалуудаар ингээд та бүхэндээ өгөх гээд ингээд флашнд хуулчихсан байгаа. За бүртгэл гэдэг хэсэгт нь бол бид нар одоо энэ юуны сүүхийн авлагын бүртгэл, за хөрөнгийн бүртгэл гэдэргээ оруулсан байгаа. За тэгмүүдээ энэ загвараа бид нар онлайн бүртгэл дээр бид нар яаж хөтлөө явдгийг гэдгийг тайлбарлаа авчна. За тэгмүүд сөөх дээр бас нөгөө хөрөнгүүд байгаа шүү дээ. Маш их хөрөнгүүд байгаа. Бид нар дээр тэгэхээр энэ хөрөнгүүдээ бид нар ер нь яаж бүртгэж авах боломжтой юм бэ гэдэг нь бүх өөрсдийнхөө хөтэлдэг форматуудыг л аваад ирсэн. Одоо энэ дэр ингээл манай дээр ямар бодоол түрээслэгчд эдийн хідэн бодоол эдийн тэ тэднийг хідээр яаж үнэлээд ерөнхий бүртгэлээ бол оруулчихсан байгаа. Тэгвэл бүрийнхээ одоо аргачлалыг яаж зөв хийх ёстой, холцоо яаж гаргах ёстой, одоо аж ахуй нэгжин, гараж нь тэ дулаан зогсоол сөөхийн мэдлийн талбай байдаг. Тэрийг түрээслэнэ гэдэг эсвэл оршин суугчтайгаа энэ болгондоо төлбөрөө хуваарлахдаа яаж хувь тэнцвүүлж шудраг хуваарлах ёстой вэ гэдэг энийг одоо заахыг хичээсэн. Дахиад дээрэс нь хуримтлалаа ямар байдлаар анханаас нь төлөвлөх ёстой. Зүгээр л их засварын хуримтлал гэдэг анханаас нэг байх юм уу? Эсвэл тэр ингээ ялгаатай байгаад ялгаатайгаар нь хуримтлуулаад явах юм бол зүг байд юм уу? Яа тийм гэдэг тийм. За тэгээ аж ахуй нэгж гэж бас байгаа бид нарт чинь нэг давхрын одоо үйлчлэгийн төвөд гэсэн үг шүү дээ. Манай дээр байгаа одоо бүх бүртгэлүүдэд ингээ оруулцдаг гэсэн үг. За ингээл одоо гаднаа хэдэн сандалтай энэ тэр нь одоо хуучраад хэдэн жил болж байгаа тийм анх хизээ тавьсан юмс ингээд энэ нь болгоно бас ингээд дэлгэрүүлээ бүртгээд явцдаг гэсэн үг. Inspired by you Nippon Paint. Өнөөдрийн дугаарт бид нэр оршин суугч нарынхаа төлөөлөл, за тэгээд удирдах зөвлөл, хяналтын зөвлөл, за тэгээд сүүхийн дарга урайд тий гэдэг юм бүтэн одоо ингээд нэг воркшоп зохион байгуулсан. Тэгэхээр өнөөдрийн одоо авсан мэдрэмжээ хэдүүлээ гурлаа хуваалцъя. Тий, яг нөгөө бидний ингэж сэтгэл гаргаж байгаа шиг оршин суугчид өөрсдөө бас өөрсдийнхөө үйл хөдлөлгөөрөнгө ч юм уу өөрсдийнхөө орон байрны тавдах энэ зүйлийн тухайд илүү хичээмээр санагдсан. Өөрөө сөөх гэдэг маань хамтын байгууллага мөртлөө хин нэгэндээ одоо юу гэдэг хамаг ачааллын ч юм уу үг шаардах бүр яг энд итвэтэй оролцоод бүр ингээд үг хэл ам хийгээд бүр оройлон оролцож байгаа нөхөр хүртэл миний нүдний харлуу харж байгаад хэлж шít. Би сөөх манай сөөх ажил хийдгүү учраас би 2 жил сөөхийнхөө төлбөрийг төлөөгүй гэж ямар ч шазав хийхгүйгээр тэгж хэлж чадчих шít. Тэгэхээр энэ бол айгүй том шалтгаан байна. Яг энэ яран дээр түшиглээд нөгөө одоо нөгөө хотчих процесс ч өөрөө нөгөө иргэдийн маш их юм оролцоог шаарддаг одоо юм үйл ажиллагаа байгаа хгүй дэлхийн нийтээр. Тэгээ яг энэ одоо нөгөө аргачлалаар бид нар одоо бас яг энэ 3 хотынхаа иргэдийг ингээд дуудаад хамтарч ажиллаад асуудлаа тодорхойлоод тэгээд хамтдаа одоо шийдлээ эргэл хийлье гэдэг ингээд тэг яг л нөгөө нэг юм олон улсын стандартын дагуу бид нар ч ингээ воркшоп хийх гэж үзлээ шүү дээ. За тэгээ байж чи 3 хотхны маныг одоо буюу happiness town маань байдгүй шүү. Бүр өглөө 8 цагт хамгийн ихэнд ирэх ёстой байтал ердөөсөө хүмүүс ирээгүй те. Тэгээд ингээ сөөхийн дарга ингээ ганцаархнаа санаа зовоод ирж байгаа хгүй. Яана ингээд стуучлаараа манаа ингээд хүмүүс ингээд ирж чаддгүй гэдэг ингэж байгаа хгүй. Тэгээ ингээ ботсон чинь тэнд байгаа хүмүүсийг ингээл сайхан амьдруулах гал бид энд ингээд амар хичээгээл өглөө 5 цагт босоолтой ингээд явж байгаа юм бэ гэд ингээд бодож исэн чинь 39-ийнхэн тэгээ нэг аралтай шарынхан бүр пижигний хороо дээр өнгөд бас ингээ айгуу тийм гоё мэдрэмж авч байгаа байхгүй. За ямар ч хийсэн яг уу бас тий амьдрал хүмүүсийн одоо тодорхой хэмжээнд өөрийнхөө амьдрах орчинд оролцоон ч гэсэн өөр байгаа байхгүй. Менежментийн хувьд бол 3 одоо сөхөөс яг бичиг цаасны одоо соёл одоо юу гэдэг тэр менежмент дээр юутай байна, юугүй байна гэдэг дүгнэлтийг нь хийх гээд харьцангуй одоо яг 39 манай 39 бичиг цаас ерөөхдөө их сайн байсан. За happiness town дээр бол бичиг цаасны бүрдэл бол байсан. Аркта шараас би ерөөсөө юм авч чадаагүй. Тийм тэгэхээр яг зүгээр ингэж би дүгнээд ингээд харах юм бол гадагшаа өгдөг цаас их сайтай.
Тий. Одоо жишээ нь татвар тий нийгмийн даатгалаад ч гэдэг юм уу. Ер нь бол ингээд гадагшаа өгж байгаа бичиг цааснууд дээрээ маш их анхаардаг. Дотооддоо юу ч анхаардаггүй. Гэдэг нь бол ингээд харж ирж байгаа байхгүй байгаа бичиг цааснаас нь нэг онцлмоор байгаа нэг зүйл байгаа. Юу гэхээр барилгын иж бүрэн зураг тэнд байхгүй. Тий. Тэгэхээр нөгөө тэр бичиг баримтны бүрдэл тэр одоо барилгыг нь өөрөө жинхэнэ нөгөө нэг зүрх судсан тэнд би яаж энэ ханы цаанд би юу хийсэн бэ гэдгийг чинь би та нарт ингээд цаасан дээр зурган дээр ингээд баталгаажуулаад ийг чи улсын комисс батлаад те ингээд та нар одоо энэ чи аюулгүй амьдарч байгаа шүү гэдэг нотлохоо байхгүй. Мэргэжлийн бус хүмүүс байгаа учраас нөгөө барилгын компаниас юу хүлээж авах мэдгүй. Юу хадгалах ёстойгоо мэдгүй. Дараагийн point нь юу гэхээр юу байгаа. Одоо нөгөө нэг иргэд хэлж штэ бидний нөгөө workshop-ын дээр тайлан байхгүй. Энэ сүүхийн дарга чинь нэг ч тайлангаа тавьдаггүй. 39-р байр жилд нэг л удаа нэг тайлан тавьсан байлээ. Аркта шарыг ерөөсөө хэдэн жил тавиагүй тий тайлан байхгүй гэж байгаа. Нэг талаасаа нөгөө манай сүүхийн дарга маань тайлангаа тавья гэд хүмүүсийг дуудахаар хэдэн өвөө эмээнэр л ирдэг штэ. Тий тэгэхээр ингээд иргэдийн оролцоо өөрөө байхгүй байхад тэр сүүхийн дарга ч гэсэн нэг талаараа ажлаа юу илэрхийлэх бас боломж байхгүй болчиход байна л. Тийм тэгэхээр нөгөө гих мэдчлэн нөгөө менежментийн алдаануудыг ингээд олж хараад одоо сайжруулахыг бас хүсэж байна л да. Тийм нөгөө түрүүний жишээлбэл бид нар нөгөө хүнчилж үзсэн шиг одоо за нийгэм байгууллаарч гэдэг юм уу ингэж үзэх юм бол засаглаар гэж бодох юм бол аркта шар бол баг тоталитар дэглэм болсон юм шүү. Тэгээд нөгөө чи огцрох амархан гэдэг хөдөлгөөн зохион байгуулаад солигдж өгдөггүй тунгалаг биш яах гэдэг юм гэхгүй тий. Тэгээд нөгөө нэг ийм харгас хэрцгий нөгөө үг хэлсний нэг гэдэг барьдаг болохоор нэг ийм харилцаа үүссэн нөгөө нэг хурц байгаа шалтгаан тэр. А нөгөө хэд нь харьцангуй ийм арчилсан бас ингээд хэлэлтэд ялангуяа нөгөө тэр дан байр бол ер нь айгүй тийм нэгдмэл байсан шүү. Нэгдмэл нөгөө ойлголцол айгүй сайтай сөөхийн дарга болоод оршин суугчд өөрсдөө харилцсан сайн ойлголцдог. Нэгдвэл нэг зорилгын төрлөө нэг тийшээ харж байгаа нь бол ажил явуулахад айгүй хүндрэлгүй байгаа даа байхгүй. Тийм болохоор засаглал нь хүртэл тийм байгаа болохоор тэр засаглалыг бид нэр яаж өөрчлөх вэ гэдэг дээр бас заавар зөвлөгөө өгөхгүй тэр санхүүгийн зохио бичгүүрнүүдийн шаардаад байгаа шүү дээ. Тэрийг бас зөв ойлгох хэрэгтэй байх гэж бодож байна. Үлээс өөрөө ногоо мас ихтэй орчныг сэрүүн байлгахад дээрэс нь хаанч тарьсан ургаж идэг гайхалтай мод. Одоо бол мэрэгчхэн ихтэй ирсэн үлд. За ингээд хайг адарстай боллоо. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд энэ тоглох тоглоом байна уу? Үгүй бол бид нар бүр болох гээд. Тэгээ одоо энийг чамтай ингээд нэг ярилцъя гэж бодож байгаа. Яах гэж юм бэ чаа бэ?